Нархуул аймагт Улаанборхны дэгдэлт ихэлсэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 12-ны Бям гарагт аймгийн онцгой комисс суралцсан. Тус хурлаар аймгийн цэцэг даргын захирамж гарч холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу өнөөдөр аймгийн цэцэг даргын их болд нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ажиллалаа. Захирамжийн дагуу эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд нэг шаардлагатай байгаа монитор, амбуу, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат зэрэг 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн цэцэг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлсэн байна. Бид одоо онцгой комисс суралцсанаас хойш өнөөдөр газар дээр үзэж танилцж байна. 5 одоо хүчил төрөгчийн помпын аппаратыг шийдвэрлсэн байгаа. Энэ 20 гаруй сая төгрөг болсон. Өнөөдөр бас нэг яаралтай шаардлагатай одоо амин чухал эрхтнүүдийг үздэг, хямдаг ийм монитор дэлгэцтэй ийм аппарат байгаа. Энийг бол хоёрыг одоо авч өгөхөөр шийдвэр гарлаа. Ер нь ачаал маш их байна. Өдөртөө ер нь бол одоо хүнд өвчсөн яг тулгамдсан 8 хүн байна гэж хэлсэхэд энэ дээр нь бид нар эм тариа эрчимтэй эмчилгээг бол манай эмчнэр сайн хийж байна. Бид энэ дээр нь одоо ямар шийдэл хийж болох вэ? Өргөн мөнгөний хувьд яах вэ? Үйлчлэгийн хувьд яах вэ гэдэг шийдвэрийг газар дээр нь үзээд шийдэж явж байна. 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд Улаанборхны 812 тохиолдолд бүртгэгдээд байгаагийн дийлэнх хувийг 16-аас 40 насныхан эслээд байна. Харин нэгдсэн эмнэлгийн халдвартын цэцэгт хэвтэн эмчилүүлж буй 52 өвчтний 15 наснд хүрэгчид 37 нь бага насны хүүхдүүд байлаа. Засаг дарга бол нэлээд олон шийдвэртэй асуудлууд шийдэж өгсөн. 18 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдэж өглөө. Дээрээс нь өнөөдөр яарлаа тусламж дээр маань 3 сая төгрөгийн бас хяналтын аппарат 2 аппарат өгөл шууд шийдэж өглөө. Энд нь бол эмнэлгийн зүгээс үнэхээр талхалтай хүлээж авч байна. За эм тарианы асуудал дээр чинь та нар тасалдахгүй байх тал дээр нь онцгой анхаар гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Эннийхэн дагуу бид вирусын эм болон бусад эмнүүдийг бол за хутлын гушууч энтервэл татах тал дээр бол онцгой анхаарч ажиллаж байна. За үнэхээр өндөр үнэтэй антибиотикийг бол бид нар төсөвтэй багтааж ажиллана гэхээс биш үнэхээр тэрийг хүн болгон толгойдоор хангах тийм ойлголт бол биднэрт бол яагаад ч байж чадахгүй. Хэрвээ тийм байдлаар явах юм бид нар маань 5 сарын өнгөрөөгөө бид нар илгээрээ мөлөгч нөгөө шифреза гаднаас болон туслахаа системийн гаднаас бол ийм хүндрэлтэй байдлыг олон хүнд бас үүсгэж болохгүй. За ямар ч байсан бид нар бол хүүхдтэй ялангуяа нэрэ бага насныгаа хүүхдэд эмчилгээ үйлчилгээнд дээр бол онцгой анхаарна. Аймгийн цэцэг дарга халдвартын засгийн үйл ажиллагаатай танилцсны дараагаар хүүхдийн тасаг, яаралтай түргэн тусламжийн тасгуудын ажилтай танилцж, эмч мэргэжилтнүүд хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзаж санал солилцсон юм а.